Монгол улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ та бүхэнд Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4 дугаар дүгнэлтийг танилцуулж байна. Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72-ийн 1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай үндсэн хуулийн цэцгийн хуралдааны танхим 11 цаг 30 минут. Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдааныг үндсэн хуулийн цэцгийн дарга Г баясгалан даргалж гишүүдэд үндсэн хуулийн цэцгийн гишүүн Ж Эрдэнэ булган, Д Гангаватар, О Мөнх сайхан, Б Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны нарийн бичгийн дарга Б Баяр Жаргалыг оролцуулан үндсэн хуулийн цэцгийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гомдол гаргаж иргэн энэ тоёо оролцлоо. Энэхүү хуралдаанаар Монгол улсын их хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72-ийн 1 дэх хэсэгт тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшчин төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг 30-гүй тооцно гэж заасны дутуу гэснээ нь Монгол улсын үндсэн хуулийн 21-р зүйлийн 2 дахь хэсэгт улсын их хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр сонгоно гэснийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 4-р дүгнэлт нь нийт 15 нүүр, түүний үндслэх хэсэг нь 11 нүүр болсон тул та бүхэнд дүгнэлтийн үндслэх хэсгийг товчилж, тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгоё. Үндэслэл 1. Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсэг, 16-р зүйлийн 9 дэх хэсэг заалт 21-р зүйлийн 2 дахь хэсэгт улсын их хурлын гишүүнийг иргэд нийтээрээ чөлөөтэй тэгш шууд сонгох, саналаа нууцаар гарах зэрэг ардчилсан сонгуулийн зарчмыг хамгаалсан болно. Эдгээр зарчмын сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэлийг баталгаажуулж, ардчилсан сонгуул явуулах суурь нөхцөлийг тогтоож өгдөг. Саналаа нууцаар гарах зарчмын гол зорилго нь сонгогч чөлөөтэй сонголт хийх төслийг бүрдүүлж, улмаар сонгуулийн дүн сонгогчийн хүсэл зоригийн жинхэнэ илэрхийлэл байх баталгааг хангах юм а. Нөгөө талаас сонгогч тодорхой нам явцал нэр дэвшигчид санал өгөхгүй байх хэрэг нь чөлөөт сонголтын нэг хэлбэр мөн. Үндсэн хуулийн 21-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан чөлөөтэй сонгох зарчим нь нэр дэвшигч нам явцлыг дэмжих эсэх сонголтоо хараад бусаар хийх, саналын хуудас тэмдэглэх боломжийг сонгогчид олгох, уг сонголтыг нь хүндэх агуулгыг илэрхийлнэ. Тодорхойлбол сонгогч аль нэг нэр дэвшигч нам явцлыг дэмжих эсвэл дэмжихгүй байх саналаа чөлөөтэй өгөх бөгөөд энэ эрхээ эдгтэй холбогдуулан сонгогчийг албадлаг дарамт сүрдүүлэг эсвэл зүй бус нөлөөлөлд оруулж болохгүй. Уг зарчим нь зөвхөн саналаа өгөх нэрхээр хязгаарлагдахгүй бөгөөд сонгуулийн бүх үйл явцыг хамаардаг. Маргаан бүхэл зохицуулалтанд сонгогч тойрогт ногдох мандатын тооноос цөөн нэр дэвшиг дэмжих сонголтоо хэрэгжүүлэхийн тулд мандатын тоотой тэнцвүүл санал өгөх, улмаар өөрийн дэмжихгүй нэр дэвшчин төлөө санал тэмдэглэхээс өөр аргагүй түрхэхээр байна. Өөрөөр хэлбэл сонгогч нэр дэвшгийн талаар чөлөөтэй сонголт хийх, саналаа тэмдэглэх боломжийг хязгаарлажээ. Түүнчлэн тойрогт ногдсон мандатын тооноос дутуу тэмдэглэсэн саналын хуудсыг 30-гүй тооцноор тухайн сонгогчийн санал гээгдэж, тэнцсэн нэр дэвшгийн төлөө өгсөн саналыг тоолохгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Нөгөө талаас энэ нь тухайн сонгогчийн дэмжийг хүлээгээгүй нэр дэвшигч үнэлэлгүйгээр нэмэлт санал авах, зүй бус давуу байдал олгох үр дагавартай. Тиймээс уг зохицуулалт нь сонгуулийн дүн сонгогчийн хүсэл зоригийн бодит илэрхийлэл байх нөхцөлийг алдагдуулах гэрчлэл үүсгэж чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байна. 2. Монгол улсад туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлаж болохч үйл хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдал тохирсон байх, ялгарлан гадуурхаагүй байх зэрэг зарчмыг хангахыг үндсэн хуулиар шаардах бөгөөд аль нэг зарчмыг хангаагүй бол тухайн хязгаарлалт нь үндсэн эрхийг зөрчсөн үндэслэл болно. Сонгогдох эрх нь туйлын эрх биш тул зөвхөн эдгээр зарчмыг хангасан хязгаарлалтыг хуульчлах боломжтой. 2-1. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгээр баталгаажсан хууль дээдлэг ёсны хүрээнд үндсэн эрхийг гагцхүү хууль тодорхой заасан үндэслэл журмын дагуу хязгаарлаж болно. Эрх зүйн тодорхой байдлыг хангах хүрээнд үндсэн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах, уг хязгаарлалт нь хоёрдмол утгагүй тодорхой ойлгогдохоор зохицуулалтаас үүдэх үр дагаврыг өрчлөн таамаглах, захин биелүүлэх боломжтой байдлаар хуульчлал зохино. Үр дүнд нь эрх бүхий этгээд хуулийг нэг мөр хэрэгжүүлж, эргэн зан үйлээ хуульд нийцүүлэх нөхцөл бүрднэ.
Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72-ийн нийт хэсгийн холбогдох зохицуултыг эрх бүхий этгээд нийгмээр хэрэгжүүлэх, иргэн зан үйлээр нийцүүлэх боломжтой гэж үзэхээр байгаа хэдий ч тус хуулийн заалт хоорондын нийцэл алдагдаж зөрчилтэй байдал үүссэн байх тул эрх зүйн тодорхой байдлыг хангахгүй байна. Тодорхойлбол Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 71-р зүйлийн 71-ийн 10 дахь хэсэг зааснаар нэгж нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй саналын хууцыг хүчинтэй тооцсон атлаа маргаан бүхий зохицуултаар тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хууцыг хүчингүү тооцохоор заасан нь хуулийн зохицуулт хооронд зарчмын хувьд зөрчил үүсгэж сонгогчийг төөрөгдөлд оруулж болохоор байна. Монгол Улсын хурлаас 2020 оны 1-р сарын 30-ны өдөр баталсан аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд тойрогт ногдох мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хууцыг хүчингүү тооцохоор заагаагүй байгааг дурдах нь зүйтэй. 2.2. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн дагуу үндсэн эрхийн хязгаарлалтанд тохирсон байх зарчимд нийцсэн байх шаардлагатай. Энэ зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах ёстой. Үндсэн хуулийн жишээд эрүүлсэн улсын их хурлын итгэмжсэн төлөөлөгчдийн тайлбарт маргаан бүхий зохицуултын зорилго нь сонгох эрхээ эдлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх явдал гэж тодорхойлсоос үзвэл тухайн зохицуулт олон мандаттай тойрогт сонгогч хэрхэн салаа тэмдэглэхийг зохицуулж сонгох эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоо уялдсан гэж үзэхээр байна. Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй байх шалгуурыг хангах ёстой. Тус зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит үр дүнтэй арга хэмжээнүүдээс ижил үр дүнтэй боловч үндсэн эрхэд хамгийн бага халтсан арга хэмжээг сонгохыг энэ шалгуур шаардна. Олон мандаттай тойрогт мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэвэл саналын хууцыг хүчингүүд эсвэл хүчинтэй тооцдог гэсэн хоёр загвар байх бөгөөд аль аль нь сонгогч саналаа тэмдэглэж сонгох эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр байх боловч эхний загвар нь сонгогч өөрийн дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө саналаа тэмдэглэхийг албадах замаар чөлөөтэй сонгох зарчмыг илүү ихээр хязгаарласан байх тул зайлшгүй байх зарчмыг хангаагүй байна. Үндсэн эрхийг хязгаарласнаар хангагдах ашиг сонирхол нь уг эрхийг хамгаалах ашиг сонирхлоос доогуур байж болохгүй. Маргаан бүхий зохицуултаар сонгогч бүр тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн төлөө саналаа заавал тэмдэглэх үр дагавар үүснэ нь сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал өгөх сонголтыг үгүйсгэж нэр дэвшигчийг дэмжих хэсгээ шийдвэрлэх боломжийг хомин сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлийг гажуудуулах сонгуулийн дүнд нөлөөлөх ноцтой эрсдэлтэй байх тул тэнцвэртэй байх шалгуурт нийцээг байна. 2.3. Монгол Улсын их хурлын сургуулийн үндсэн хуулийн эрх зүйн хүрээдгээс ирүүлсэн шинжээчийн дүгнэлт болон үндсэн хуулийн цэцэн судалгааны төвийг гүйцэтгэсэн судалгаанаас үзэхэд олон мандаттай торийг ашигладаг бусад ардчилсан улсад сонгогч тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү эсвэл түүнээс цөөн тооны нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэх хэрэгтэй бөгөөд сонгогч мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хууцыг хүчингүү тооцох агуулгатай хэм хэмжээ байхгүй байна. 2.4. Үжил бодолтой байх эрх нь сонгох эрх ялангуяа чөлөөтэй сонгох эрхтэй салшгүй холбоотой. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшилтэй байх дотоод эрх чөлөө нь туйлын эрх, харин итгэл үнэмшил үжил бодлоороо илэрхийлэх эрх чөлөө нь туйлын бус эрх юм а. Итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө нь хүн итгэл үнэмшлээ чөлөөтэй бий болгох, баримтлах, өөрчлөх эрхийг агуулна. Аль нэг итгэл үнэмшил үжил бодлыг баримтлах эсвэл баримтлахгүй байхаар хүнийг алгадаж болохгүй. Гэтэл маргаан бүхий зохицуулалт нь тодорхой нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн сонгогчийн итгэл үнэмшил үжил бодлыг үүсгэж байх тул итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг хөндсөн байна. 3. Үндсэн хуулийн 21-р зүйлийн 4 дахь хэсэгт Улсын их хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж заасны дагуу холбогдох хуулийг баталж Монгол Улсын их хурлын сонгуулийг нийт 9 удаа зохион байгуулжээ. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хүчийг хүчингүү тооцох нь үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг үндсэн хуулийн цэцээс өмнө нь тухай бүр хянж түүнийг үндсэн хууль заасан сонгуулийн зарчимд нийцүүлэх
боловсроогүй болох хүрээнд холбогдох шийдвэр гаргасан байна. Үндсэн хуулийн зэц Монгол Улсын их хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72-ийн нийт хэсгийн тойрогт ноогдсон мандатын тооноос дутуу нэр дэвшин төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингү тооцох заалтын талаар маргааныг агуулгын хувьд хянан хилцэж үндсэн хууль зөрчсөн эс талаар шийдвэр гаргаагүй байна. 4. Нийтхэн дүгнэхэд 4.1 Үндсэн хуулийн 14-р зүйлийн нийт хэсэг 16-р зүйлийн 9 дахь заалт 21-р зүйлийн 2 дахь хэсэгт нийтээрээ чөлөөтэй тэгш шууд сонгох саналаа нууцаар гаргах зэрэг ардчилсан сонгуулийн зарчмыг баталгаажуулсан нь Монгол Улсын иргэний төрийн байгууллагад сонгогдох үндсэн эрхийг баталгаатай илрүүлэх сонгуулийн сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг тусгаж чиглэж байна. Үндсэн хуулийн 21-р зүйлийн 2 хэсэгт заасан чөлөөтэй сонгох зарчим нь сонгогч нэр дэвшигч нам эслийг дэмжих эсвэл дэмжихгүй байх сонголтоо албадлаг дарамт сүрдүүлэг эсвэл гадны зүй бус нөлөөлөлгүйгээр өөрийн итгэл үнэмшил үзэл бодлын дагуу хийж саналын хуудас тэмдэглэх агуулгатай. Иймээс сонгогч нэр дэвшигчдээс сонгохдоо тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүү санал тэмдэглэж болохгүй ч хэнийг ч тэмцэн санал өгөөгүй байх. Мөн өөрийн тэмцэн нэр дэвшигчийн тоо тухайн тойрогт ногдсон мандатын тооноос цөөн байвал уг мандатын тооноос дутуу хэмжээгээр зөвхөн өөрийн тэмцэн нэр дэвшигчийн төлөө саналаа тэмдэглэх хэрэгтэй байна. 4.2 Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72-ийн нийт хэсэгт тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийг төлөө саналаа тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингү тооцохоор хуульчснаар сонгогч өөрийн сонголтоо хүчингү тооцоолохгүй тулд дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө санал нэмж тэмдэглэхээс өөр аргагүй хүрэх нөхцөлийг бүрдүүлжээ. Тус зохицуулалт нь эрх зүйн тодорхой байдлын болон тохирсон байх зарчмыг хангахгүй байх тул чөлөөтэй сонгох зарчмыг зөрчсөн байна. Нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй саналын хуудсыг хүчинтэй тооцох хатлаа тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингү тооцохоор хуульчилсан нь хоорондоо зарчмын хувьд зөрчилтэй сонгогчийг төрөлд оруулж болохоор байх тул эрх зүйн тодорхой байдал алдагдсан байна. Маргаан бүхий заалт нь сонгох саналаа тэмдэглэхэд дэмжлэг үзүүлж сонгох эрхийг бүрэн утгаар хэдүүлэх зорилготой мэт боловч сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал өгөх сонголтыг үгүйсгэж сонголтоо илэрхийлсэн саналыг нь үл тоолох улмаар чөлөөтэй сонгох зарчмыг хамгийн бага хязгаарласан байх арга зам гэж үсгээргүй байх тул зайлшгүй тэнцвэртэй байх шалгуурт нийцээгүй байна. Сонгогч өөрийн дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө саналаа тэмдэглэхийг хуулиар албадаж байгаа нь тодорхой нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн сонгогчийн итгэл үнэмшил үзэл бодлыг үл хүндэтгсэн байх тул үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө хөнджээ. 4.3 Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингү тооцохоор хуульчилсан нь аль ч нэр дэвшигчийн төлөө саналаа чөлөөтэй өгөх эрхийг үндслэгүйгээр хязгаарлаж сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлийг гажуудуулах үр дагавартай байна. Түүнчлэн сонгогч өөрийн тэмцэн нэр дэвшигчийн төлөө өгсөн саналаа хүчинтэй тооцоолохын тулд хуулийн албалагд дор дэмжээгүй нэр дэвшигчийн төлөөс нэмж санал өгөхөөс өөр аргагүй хүрж байгаа нь өөрийн санал буюу үзэл бодлыг эс баримтад тулгаж байх тул үзэл бодолтой байх төлөвийн эрхийг хүндсэн байна. Иймээс маргаан бүхий зохицуулалт нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19-р зүйлийн нийт хэсэгт заасан үзэл бодолтой байх эрх болон 25 дугаар зүйлийн бие хэсэгт заасан сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг үндслэгүйгээр хязгаарлаж үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн нийт хэсэгт Монгол улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ зарчмыг баримталж 2 дахь хэсэгт Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үргээ шударгаар захин биелүүлнэ гэж заасантай харшилж байна. 4.4 Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн нийтх хэсэгт үндсэн хуулийн цэцгийн шийдвэр
буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон учраас энэхүү дүгнэлт нь гарсан цагаас хойш үйлчлэх бөгөөд буцаж үйлчлэхгүй үр дагавартай болно. Монгол Улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 1 дахь хэсэг, 66-р зүйлийн 2 дахь хэсгийн 1 дахь заалт, үндсэн хуулийн зэсэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32-р зүйлийг удирдлага болгон Монгол Улсын үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргах нь. 1. Монгол Улсын их хурлаас 2019 оны 12-р сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72-р зүйлийн 72-ийн 1 дахь хэсэгт тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингү тооцно гэж заасны дутуу гэсний нь Монгол Улсын үндсэн хуулийн 21-р зүйлийн 2 дахь хэсэгт улсын хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд чөлөөтэй сонгох эрхийн үндсээр сонгоно гэснийг зөрчсөн байна. 2. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72-р зүйлийн 72-ийн 1 дахь хэсгийн дутуу гэснийг үндсэн хуулийн зэсэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32-р зүйлийн 4 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 3-р сарын 28-ны өдрөөс эхлэн төдөлгөлзүүлсэхгүй. 3. Энэхүү дүгнэлтийг үндсэн хуулийн зэсэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хилцэж хариу өрүүлэхийг улсын их хурлд уламжлалцгаая. Даргалагч Г Баясгалан, гишүүд Ж Эрдэнэ Булган, Д Гангабатар, О Мөнгө Сайхан, Б Болдбаатар. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.